Та хэн нэгэнд үнэхээр хайртай байсан атлаа түүнийг түлхэж өөрөөсөө холдуулж байсан уу? Эсвэл бүх зүйл сайхан байхад гинэт бүхнийг орхиод явмаар санагдаж байсан уу? Энэ бол зүгээр л нэг энгийн үйл явдал биш. Фройдын илрүүлсэн хүний дотоод зүн болох Эрос ба Танатосын тэмцэл юм. Энэ хоёр хүчний зөрчлийг нэрлэж ойлгож тайлбарласан хүн бол сэтгэл судлалын эцэг психоанализыг үндэслэгч Зигмунд Фройд. Тэрээр 1856-нд тухайн үеийн Австрийн эзэнт гүрэнд одоогийн Чехийн нутагт төрсэн бөгөөд анх мэдрэлийн эмчээр ажиллаж байсан. Гэхдээ тэр зөвхөн бие махбод дээр илэрч буй өвчлөл бус хүний дотоод сэтгэлийн үйл явцыг эмчлэх хэрэгтэйг ухаарсан цөөн хүний нэг байсан. Фройд өвчтнүүдийнхээ хэлж буй зүүд санаандгүй хэлж байгаа үгнүүд хачин мэдрэмжүүдийг ажиглаж тэдний ард маш гүнзгий ухамсаргүй ертөнц оршдог гэдэгт итгэж эхэлсэн. Ийхүү тэр психоанализ хэмээх шинэ арга барилыг хөгжүүлж хүний сэтгэл зүг шинжлэх ухааны түвшинд судлага эхлэлийг тавьсан. Түүний үзснээр аливаа амьд бүхэнд үндсэн хоёр төрлийн зүн совин байдаг гэж үзсэн. Эхнийх нь Эрос. Энэ нь амьдралыг хадгалж бүхэл хэсгүүдийг нэгтгэн нийлүүлэх гэж хичээдэг амьдралын зүн совин буюу либидо. Фройд үүнийг Эрос хэмээн нэрлэсэн. Учир нь түүнийхээр амьдралын зүн гэдэг бол бэлгийн энерги юм. Фройдын том ёсноор амьдралд тэмүүлэх анхны зүн юм. Либидо нь зөвхөн физиологийн сэтгэл ханамжийг бус хүний соёл урлаг, мэдлэгийн эрэл хайгуулыгч өдөөдөг хүч юм. Орчин үеийн сэтгэл судлалын зарим салбар, жишээ нь эволюцийн сэтгэл судлалт Эросыг амьд үлдэх болон нөхөн өрчгөд чиглэсэн зан төлөвийн үндэс гэж үздэг. Эростой умгаалсан үед хүн урам зоригтой, бүтээлч, нийгмийн харилцаанд идэвхтэй, хайрлаж хамтрахыг эрмэлздэг. Хоёр дахь зүн Танатос. Энэ нь амьдралыг дуусгаж хамгийн жижиг хэсэг хүртэл нь зааталж бутаргах гэж хичээдэг үхлийн зүн совин юм. Үүнийг Фройд Танатос хэмээн нэрлэсэн. Танатос бол өөрийгөө эсвэл бусдыг үгүй хийх далд зүн юм. Энэ нь түрэмгий байдал, донтолт, эвдэд сүйтгэх үйлдэл, уур хилэн, дайн дажин зэрэгт илэрдэг. Фройд хэлэхдээ амьдралын зорилго бол тухайн амьд организм дахин органик бус байдал руугаа эргэх хүсэл юм гэжээ. Энэ бол Танатосын гүн утгыг илэрхийлж байгаа. Өнөө үед Танатосыг сэтгэл готрлын гүн шалтгаан, өөрийгөө буруутгах сэтгэл, сэтгцэн эмхийн үндэс гэж тайлбарладаг. Энэхүү хоёр төрлийн зүн совин нь бусад бүхий л зүн совингууд бий болох үндэс болдог. Фройдын үзснээр хүний сэтгэц оюун санаа нь либидо буюу бэлгийн дур хүсэл захирагдан үйлдэл хийдэг аж. Учир нь альва амьд биед өргөжлүүлэн амьдрахын тулд үр удмаа үлдээх ёстой. Тиймээс бэлгийн дур хүсэл гэдэг бол амьдралыг үргэлжлүүлэх зүн совингийн үндсэн илрэл гэж тайлбарласан. Энэ утгаараа тэр хүний сэтгэц бэлгийн дур хүслийн ухамсаргүй түлхцүүдэд хөтлөгдөн ажилдаг гих үзлийг насан туршдаа баримтлсан юм. Харин нөгөө талд үхлийн зүнг тайлбарлах нь маш төвөгтэй хэмээн тэр бичсэн байдаг. Учир нь түүнийхээр энэхүү зүн нь садист шинжээр төгс илэрхийлэгддэг. Эдгээр хоёр зүн совингууд нь эрс тусдаа зүйлүүд боловч яг л нэг заосны хоёр тал мэт бие биеэ бүтээж байдаг. Фройдын хэлснээр амьд организмын эс бүрт энэ хоёр зүн совин харилцан адилгүй идэвхтэй байдаг байна. Цаашлаад хүний сэтгэл зүйн ертөнц оюун санааны гол мөн чанар болох либидотой хамааралтай. Энэ хоёр зөнгийн мөргөлдөөн бидний дотоод ертөнцид чимээг өхөн өрнсөөрл байдаг. Зарим өдөр бид амьдрал дурлаж бүх зүйл боломжтой мэт санагдах бол зарим өдөр юу ч утгагүй ямар ч гэрэл гээгээгүй мэт санагдах үе бий.
Энэ дотоод тэмцлийг хамгийн гүн мэдэрсэн хүмүүсийн нэг бол Винсент Ван Гог. Тэрээр өнгөөр амьсгалж, гунигийг зургаар илэрхийлж, амьдралыг зурах гэж зүтгэсэн ч сэтгэлийн гүнд харанхуйд өөрийгөө алдсан. Түүний одтой шин зүгээр нэг байгалийн зураг биш, харин Тэнгэр өвд тэмүүлэх Эросын хүч, бас тайлагдшгүй гунигт автсан Танатусын сүдэр. Магадгүй бид бүгд Ван Гог шиг тэнцвэр хайж, дотоодын хоёр ертөнцийн дунд оршин байдаг ч юм билүү. Харин амьдрал гэдэг нь энэ хоёр зөнгийн дунд орших, ухаарал, бүтээх тэмүүллээ алдалгүй авч явах урлаг байж мэднэ.